Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай, мөн сургамжтай гэж хэлж болохоор нэгэн хэргийн талаар ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 57 настай Ракиш Камал болон 54 настай Тина Камал нар нь Ариана хэмээх 18 настай нэг охинтой гэр бүлээрээ Массачусетс амьдардаг. Ракешийг эргэн тойрных нь хүмүүс Рик гэж дууддаг юм байлээ. Цаашид амарчлаад Рик гэж дуудаа явчихъя. Тина Рик хоёр хоёулаа энтхэгт төрж өссөн ба өсвөр наснд байх үедээ Америкт нүүж ирсэн. Тинагийн хувьд тэрээр Харвардын их сургуулийг төгсөж, боловсрол болон технологийн салбарт 30 жил ажилласан бол харин Рикийн хувьд тэрээр Бостонын их сургууль болон Стэнфордын их сургуулийг төгссөн, мөн л мэрэгчлэрээ буюу софтвер инженерээр олон жилийн турш ажилласан туршлагатай нэгэн. За 2016 онд Рик Тина хоёр хамтдаа Едунова гэх нэгэн сургалтын төвийг нээсэн. Энэхүү сургалтын төв нь дунд болон ахлах ангийн хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг найрлах, за бүр цаашлаад нэр хүндтэй их сургуулиудад тэтгэлэг авахд нь туслах зорилготой ийм сургалтын төв. Тэдний эхлүүлсэн бизнес нь амжилттай болж маш хурдан хөлөө олсноор 2019 онд Рик Тина хоёр 4 сая долларын үнэтэй 11 унтлагын өрөөтэй байшин худалдаж авсан байдаг. Харин 18 настай Арианагийн хувьд тэрээр нэгэн хувийн ахлах сургуулийг төгсөөд дараа нь Middlebury College-д элсэн орсон. Ариана коллежид элсэн орсон даруйдаа сургуулийнхаа профессоруудын анхааралд тэр дороо өртөж эхэлсэн. Тэрээр маш ухаалаг, сэтгэн бодох чадвар сайн, ямар нэг үүрэг даалгаврыг маш бүтээлчээр сэтгэж хийдэг. За Ариана ганцхан хичээлдээ сайн байсан уу гэвэл бас үгүй. Ариана маш гоё дуулдаг, урлагийн авьяастай, эртний уран зохиолын талаар маш их мэдлэгтэй, дээрэс нь өөрөө шүлэг бичдэг, ер нь л урлагийн өндөр авьяастай хүүхэд. Цаашлаад Арианатай нэг ангид хамт сууж исэн найзуудынх нь хэлж байгаагаар тэрээр маш нийтэж, тусархуу, цаанаасаа л нэг тийм зөөлөн, дулаахан мэдрэмж төрүүлдэг. Тийм хүн хэмээн сургуулийнхаа найзууд түүний талаар ярьсан байдаг. За Тинагийн хувьд тэрээр охиныхон боловсролд чадах чинээгээр хувь нэмрээ оруулдаг байсан. Харин Рикийн хувьд тэрээр өөрийн гэсэн хувийн влогтой юм байлээ. Тэр влогоороо дамжуулан бусад эцэг эхчүүдэд хүүхдүүдийнхээ боловсролыг яаж дэмжих вэ? Хүүхэдтэйгээ яаж харилцах вэ? Хэрхэн хүүхдийнхээ үлгэр жишээ эцэг эхэнд байх талаар зөвлөгөө өгдөг байсан. Нэг удаагийнхаа влог дээр тэрээр хүүхдээ чадах чинээгээр дэмж амьдрал хэтэрхий богинохон нэг мэтгэд л цаг хугацаа жилээр өнгөрчихсөн байх болно. Нэг өдрийг ч дэмий бүү өнгөрөв. Хүүхэдтэй хайртай гэдгээ өдөр бүр мэдрүүл хэмээн ярьсан байдаг. Ер нь бол Рик Тина хоёрын эргэн тойрных нь хүмүүс за бүр цаашлаад тэдний хоёр талын гэр бүлийнхэн хүртэл тэдний амьдралыг ямар ч асуудалгүй, санаа зовох зүйлгүй, ерөнхийдөө төгс гэр бүл хэмээн хардаг байсан. Бусдынүүдээр харахад бол Рик Тина хоёрын бизнес нь амжилттай яваа, охин нь сайн сургуульд сурдаг, сургуулийнхаа хамгийн шилдэг сурагчдын нэг. Цаашлаад Рикийн гэр бүлийнхэн бие биетэйгээ харьцаж байгаа нь хүртэл маш хүндэтгэлтэй, хоорондоо маш дотно, ер нь нэг үгээр өөлөх зүйлгүй тийм л сайхан гэр бүл шиг харагддаг байсан. За 2023 оны 12 дугаар сарын 28-нд Рикийн ах нь Рик болон гэр бүлийнхнийг нь зүгээр байгаа эсхийг шалгахаар гэрт нь ирсэн байдаг. Рик сүүлийн 2 хоногийн турш гэрийнхэнтэйгээ огт холбоо бариагүй, утсандаа ч огт хариулахгүй байсан тул ах нь бүх зүйл зүгээр байгаа эсхийг шалгахаар гэрт нь ирсэн нь энэ. За Рикийн ах Рик Тина хоёрын гэрт ирээд хаалгыг нь тогших үед хэн ч хаалгаа тайлахгүй байсан. Тиймээс ах нь нэг л зүйл буруу байна хэмээн бодоод шуурхай албаны 911 утсанд дуудлага өгөн болсон явдлыг тайлбарлаж дүүтэйгээ холбоо барьж чадахгүй байгаа тул ирээд шалгаад өгөөч хэмээн дуудлага өгсөн байдаг. За энэхүү дуудлагын дагуу цагдаагийн офицерууд тухайн өдрийн оройны 7 цаг 30 минутанд Рикийн гэрт ирсэн. Цагдаагийн офицеруудыг ирэх үед Рикийн ах нь Рикийн гэрийн хаалганд хавчуулаастай байсан цаасыг барьчихсан, тэднийг хүлээгээ зогсож исэн бөгөөд за тэрхүү цаасан дээр гэрт орхосоо өмнө цагдаадууд 2 давхарт байгаа 3 унтлагын өрөөг шалга, тэрхүү 3 унтлагын өрөөний хаалган дээр цагаан цаас наагаад тэмдэг тавьчихсан байгаа хэмээн бичсэн байсан. Ингээд цагдаагийн ажилтнуудыг Рикийн гэрт нэвтрэн ороод 2 давхарт нь гарах үед нэрэл 3 унтлагын өрөөний хаалган дээр нь цагаан цаасаар тэмдэг тавьчихсан байсан.
Эхний унтлагын өрөөнд ороход 18 настай Ариана охин орон дээрээ хэд хэдэн удаа буудуулан амьсгал хураасан байдалтай олдсон. Харин дараагийн унтлагын өрөөнөөс 54 настай Тина мөн л орон дээрээ хэд хэдэн удаа буудуулан амьсгал хураасан байдалтай олдсон байдаг. Цаашлаад 3 дахь унтлагын өрөөнд орох үед унтлагын өрөөний дотор байрлах угаалгын өрөөний байрны дотор 57 настай Рик мөн л толгойдоо бууны шарх аван амьсгал хураасан байдалтай олдсон. Харин Рикийн хажуухан талаас ямар ч бүртгэлгүй, зөвшөөрөлгүй 40 калибрын Glock гар бүү мөн олдсон байдаг. За хэргийн газар дээр анх ирсэн шинжээчид хэргийн газрыг хараад шууд бараг яг юу болсон гэдгийг гадарлаж эхний таамгаа бол гаргацгаасан. Гэхдээ мэдээж 3-3 хүн амь насаа алдсан тул таамаглалаа баттай болгохын тулд мөрдөгчид бүх зүйлийг нэг-нэгэнгүү мөрдөх шаардлагатай. Хамгийн эхлээд мөрдөгчид хэргийн газараас олдсон цогцснуудыг задлан шинжилгээнд оруулахаар шүүх эмнэлэг рүү илгээсэн бөгөөд Тина Ариана хоёр Рикийн цогцсны хажуухан талаас олдсон 40 калибрын гар буутай яг адилхан гар буугаар буудуулан амь насаа алдсан гэдг нь тогтоогдсон бөгөөд тэрхүү гар буу нь энхүү гэмт хэрэг үйлдэхтэй ашигласан гол зэвсэг гэдг нь тогтоогдсон байдаг. За Тина Ариана хоёр бусдын гарт амь насаа алдсан гэдг нь тодорхой байсан бол харин Рикийн хувьд задлан шинжилгээний хариугаар түүнийг толгойдоо буудан амиа хорлсон хэмээн албан ёсны дүгнэлт гарсан. Тэгэхээр Рик эхнэр охин хоёрыгоо орон дээрээ унтчих үед нь буудан амь насыг нь хөнөөгөөд дараа нь харин өөрөө байрны дотроо орж суугаад өөрийнхөө амь насыг хөнөөсөн болж таарч байгаа. За ер нь бол Рик ингээд эхнэр охин хоёроо хөнөөгөөд дараа нь өөрийнхөө амийг хөнөөсөн нь тодорхой болсон. Гэхдээ яг яагаад? Хөөхөн ухаалаг охинтой, эхнэртэйгээ сайхан харилцаатай, эхнэр охиндоо маш халамжтай, амжилттай явсан бизнесмен залуу яагаад дөнгөж 18 настай охин болон өөрийн эхнэрийн амь насыг хэрцгийгээр хөнөөгөөд дараа нь өөрийнхөө амийг хөнөх болсон бэ? Мөрдөгчид эхлээд Рик Тина хоёрын гэр бүлийнхэнтэй уулзан тэднээс мэдүүлэг авсан. Энэ үед хоёр талын гэр бүлийнхэн нь аль аль нь Рик Тина хоёрын дунд ямар нэгэн асуудал байсан гэж огт бодохгүй байгаа талаараа мөрдөгчдөд хэлсэн бөгөөд харин ч эсвэргээрээ хэрэг гарахаас хэдхэн сарын өмнө Рик гэрийнхэндээ Теннесси мужид 16.5 сая доллараар хар шудалдаж авах гээд гэрээ хэлэлцээрээ хийж байгаа. Харин Тина шинэ байшиндаа зориулаад тавилганууд хүртэл захиалчихсан байгаа талаар ярьцгааж исэн. Тэр байтугай 100 сарын баярын өдрөөр буюу 12 дугаар сарын 25-нд Рик Тина хоёр энтгэгт байгаа хамаатнуудтайгаа ярихдаа маш ад жаргалтай бүх зүйл хэвийн байгаа юм шиг л харагдчихсэн хэмээн гэр бүлийнхэн нь мэдүүлэг өгсөн байдаг. За мөрдөгчөд Тина Рик хоёрын гэр бүлийнхнээс мэдүүлэг авч дуусаад дараа нь тэдний хувийн амьдралыг нь судалж үзсэн. Гэтэл тэдний хувийн амьдрал бусад хүмүүст харагдаж байгаагаасаа арай өөр нөхцөл байдалд байсан гэдг нь энэ үед бага багаар тодорхой болсон байдаг. Бидний мэдж байгаачлан Тина Рик хоёр өөрсдийн бизнесээ 2016 онд эхлүүлсэн. Тэгвэл 2021 оны 12 дугаар сард тэдний бизнес нь дампуурч хаалгаа барьсан. Цаашлаад бүр банкнаас тэдний бүх эд хөрөнгийг нь хураах дээрээ тулсан байдаг. Ер нь бол Рик анх бизнесээ эхлүүлэхдээ л алдартай, нэр хүндтэй багш нарын зургийг сургалтынхаа вебсайт дээр байршуулад эдгээр багш нар манайхтай хамтарч ажилладаг гэсэн сурталчилгааг хийж исэн байлээ. Гэтэл яг үнэндээ энэ нь худал зүйл байсан болж таарсан. Түүний бизнес дампуурах болсон нь энэхүү ёс зүйгүй үйлдэлтэй холбоотой гэж ярих хүмүүс ч байд юм байлээ. За 2022 оны 9-р сард Тина тогтмол орлоготой хувь хүмүүст зориулсан байр машин юу гэдгийг өөрсдийн эзэмшдэг зүйлсээ банкнд хураалгалгүйгээр үр зээлээ сар болгон гаргаж өгсөн төлөвлөгөөний дагуу тодорхой хугацаанд төлөх боломжтой байдаг ийм хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан боловч харамсалтай нь 2 сарын дараа татгалцсан хариу авсан байдаг. Ер нь бол мөрдөгчөд Тина Рик хоёрыг маш их хэмжээний өртөө байсан гэдгийг нь олж мэдсэн. Жишээ нь гэхэд тэд 4 сая доллараар байшин худалдаж авах үедээ урьдчилгаа төлбөрөө төлөөд сар бүр моргэж буюу орон сууцны зээлээ төлөөд явах ёстой байсан. Гэтэл 2021 он гэхэд тэд сар бүр төлөх ёстой төлбөрөө төлж чадахгүй төрсөн бөгөөд ер нь л бол алдаг оноо л төлдөг болж эхэлсэн байгаа. За энэ нь бүр даймжирсаар 2023 оны 5 сард тэднийг байшингаас албатай хүчээр нүүлгэх талаар сануулга захиа хүртэл ирсэн байдаг.
Мөрдөгчид Рик Тина хоёрт байшинг зарсан байшингийн өмнөх эцэстээ уулзсан энэ талаар асуухад тэд хэлэхдээ Рик биднээс сар бүр төлөх ёстой орон сууцны зээлээ төлж чадахгүй төрсэн талаар нь эхнэрт нь юу ч битгий хэлээ чимээн гуйдаг байсан. Эхнэр нь ер нь гэр бүлийнхэн санхүүд юу болоод байгааг гадралж исэн байх. Гэхдээ Рикийн байгаа байдлаас нь харахад бол эхнэр нь энэ талаар тодорхой мэдээгүй байсан хэмээн хариулсан байдаг. За цаашлаад Рик эргэн тойрныхоо хүмүүсээс ч гэсэн нилээдгүй их хэмжээний мөнгө зээлчихсэн байсан. Тэрээр ах Минажаасаа $150,000, ээжээсээ $30,000, хадам ах буюу Тинагийн ахаас $500,000 зээлсэн бөгөөд бүгднгээс нь эхнэртэй хэлэхгүй байхыг гуйсан байдаг. Үүнээс гадна Рик 2022 онд богино хугацааны зээл гаргаж өгдөг нэгэн компаниас $750,000-ыг 4 сарын дотор эргүүлж төлөх нөхцөлтэйгээр зээлсэн байсан боловч мэдээж эргүүлж төлж чадаагүй. Харин Тинагийн хувьд Рикийн тавьсан эдгээр өрнүүдийн талаар юу ч мэдээгүй байсан. Зөвхөн өр зээлээрч зогсохгүй Рик 2018 онд Харвардын бизнесийн сургуульд технологийн албаны даргаар ажилд орсон юм байлээ. Гэхдээ 2019 онд ажлаасаа халагдсан. Рикийн ажлаасаа халагдсан тухай нь Тинач тэр гэр бүлийнхэн ч тэр ер нь хинч мэдээгүй. Бүгдээрээ түүнийг Харвардад ажилласаар байгаа л гэж бодож исэн байгаа. За цаашлаад мөрдөгчдийн үзэж байгаагаар бол Рик эхнэр охин хоёроо хөнөөгөөд дараа нь өөрийнхөө амь насыг хөнөөхөөр аль эртнээс төлөвлөчихсөн байсан. Учир нь хэрэг гарахаас ердөө хэд хоногийн өмнө Рик Тинагийн амь насны даатгалын газартай нь холбогдоод Тинаг амь насаа алдсан тохиолдолд амь насных нь даатгал болох $1.4 сая Рикийн ах Минажид очихоор болгоод гэрээнд нь өөрчлөлт оруулсан байдаг. Уг нь бол анхнаасаа Тина амь насаа алдсан тохиолдолд Рик Ариана хоёр амь насны даатгалын мөнгийг авах гэрээтэй байсан. Гэхдээ Рик Тинагийн гарын үсэгтэй хүсэлтийг даатгалын компани руу нь явуулж гэрээнд нь өөрчлөлт оруулсан. Яг яагаад Тина бас тэрхүү гэрээн дээр нь гарын үсгээ зурсан гэдэг нь бол ойлгомжгүй. Тинагийн ах бол Рикийн ах Минажийг Тинагийн амь насны даатгалын мөнгийг авна гэдэгтээ огт санал нийлэхгүй байгаа гэдгийг илэрхийлсэн. Одоогийн байдлаар Рикийн ах болон Тинагийн ах хоёр шүүхтэр Тинагийн амь насны даатгалын мөнгнөөс нь болоод хоорондоо маргаантай байгаа юм билээ. За Рикийн гэр бүлийнхэн Рикийг эхнэр охиноо хөнөөгөөд дараа нь өөрийнхөө амь насыг хөнөөсөн энэхүү үйлдэлт нь өөрсдийгөө буруутгаж боддог талаараа хэд хэдэн нэвтрүүлэгт ярилцлага өгсөн байсан. Гэр бүлийнхэн нь Рикийг анхнаасаа чи хамгийн шилдэгэнд байх ёстой, чи алдаа хийж болохгүй, чи бусад хүмүүст муугаа үзүүлж болохгүй, чи төгс байх ёстой гэсэн ийм хүмүүжлэр өсгсөн хэмээн өөрсдөө ярьж илээ. Рикийн хувьд тэрээр амьдралд нь тохиолдоод байгаа бүх хүнд хэцүү зүйлсээ эргэн тойрныхоо хүмүүсээс нуусан. Бүр хамгийн ойрын хүн болох эхнэрээсээ хүртэл бүх зүйлийг нуугаад нууцаар бүгдийг нь өөрөө болох гэж хичээж явж байгаа сүүлдээ бүр бүх хүн нь илчлэгдэхтэрээ хүрээд өөр сонголтгүй гарах гарцгүй болсон юм шиг мэдрэгдээд ирэх үед нь ийм үйлдэл хийсэн байх. Гэхдээ ямар ч шалтгаантай байсан дөнгөж 18 настай өөрийн охин болон өөрт нь итгэж хамт байсан эхнэрийнхээ амийг хөнөөнө гэдэг бол байж болшгүй зүйл. Та бүхэн маань бас энэ талаар юу гэж бодож ийн, өөрийн хувийн бодлоо доор сэтгэлээс илүүлдэж бусдадтайгаа мөн хуваалцаарай. Энэ удаагийн дугаар маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, сабскрайба дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намаа шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мигмар гарагч шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.